За сайн байцгаана уу? Та бүхэн зоолоор YouTube сувгийг хүлээн үзэж байна. За тэгээ өнөөдөр бол 2025 оны 8 сарын 2-ны өдөр болж байна. За тэгээ энэ өдөр бол миний төрс өдөр байдаг. За тэгээд өөрийнхөө төрс өдөртөө зориулаад энэ цаг хугацааг бичиж үлдээхийн тулд зүгээр маш энгийн зүйл ярьсан бичлэгээ оруулъя гэж бодлоо. YouTube сувгийн эвентэд VIP English Speaking. За тэгээд өнөөдөр бол би өглөөг өөрийнхөө бясалгалын багш дээр очиод ганцаарч ясан бясалгал хийгээд эхлүүлсэн байгаа. За тэгээд энэ багш дээрээ бол би өмнө нь 3 жилийн хугацаанд энэ багш дээрээ ганцаарч ясан бясалгалуудыг хийж байгаа. За тэгээд хэрвээ та бүхэн бас юм сүнслэг бясалгал хийдэг багштай ганцаарч исэн бясалгал хийгээ яг нүүр нүрээ хараад уулзаад ингээд ярьж бясалгаж үзхийг хүсэх юм бол манай багш нар бас очиж болно. Би багшийнхаа Instagram хаягийг энэ доор оруулчихъя. За тэгээд яг ингээд миний бас ингээд нас нэлээд явж байгаа тий ингээд 30 бас нэлээд гараад явж байгаа ч гэсэн яг одоо би бол хамгийн тийм залуухан, эрүүл, аз жаргалтай, тайван байгаа юм шиг тийм мэдрэмжийг авч байгаа. Тэгээд энэ мэдрэмжийг би 20 эдхэн настай байхдаа бол яг хангалттай яг өнөөдрийнх шиг гоё ингэж автгүй байсан. Яагаад гэвэл одоо тэр аз жаргал, хүлийн зөвшөөрөл тий магтаал сайшаалыг одоо ингээд дандаа бусдаас ингэж хүлээдэг байсан тий. Одоо тэр бусад хүмүүс намайг хүлээн зөвшөөрөх юм бол би өөрийгөө хүлээн зөвшөөрдөг байсан ч юм уу те. Одоо миний цаг хугацаан дээр бол ер нь тийм гадагшаа чиглэсэн гаднаас юм одоо хүлээлтийг хүлээж авдаг те. Гаднаас хүлээн зөвшөөрөл одоо авч иж би өөрийгөө хүлээн зөвшөөрдөг ч юм уу. Эсвэл хүмүүсээс магтаал одоо сайшаал авахаараа би өөрийгөө гайгүй байгаа юм байна гэж боддог ч юм уу. Тиймэрхүү зүйлс юусоо байхгүй болсон. Тэгээ гаднах зүйлс бол ер нь ямар ч тийм ач холбогдолтой биш болдог юм байна. Энэ одоо миний насны одоо онцлог юм уу? Эсвэл энэ илүү одоо ингээд нэг өөртөө ажиллаад өөрлөгөө одоо төвлөрсөн тий одоо ингээд гой сүнстэйгээ холбогдсон байдлаас болсон ч юм уу. Ер нь аль нийлээл одоо иймэрхүү болж байгаа гэж бодож байна. За тэгээд сүүлийн үед би таароо бичлэгүүдээ бас оруулсаар байгаа. За тэгээд миний бичлэгүүдийн доор бас маш олон гой комментуудыг илгээж байгаа та бүхэдтэй одоо их баярлалаа. За тэгээд бас нэг ганц нэгэн юм одоо нэг юм одоо шүүмж гэх юм уу одоо энэ бичлэг чинь айгүй урт байна. Эсвэл одоо тэдэн групптэй эсвэл одоо тийм одоо уншлах хиймээр байна гэл ингээд янз бүрийн юмнууд бас бичиж байгаа. Тэгээ зарим нь надтай ерөөсөө таарахгүй байна гэсэн хүмүүс ч байгаа. За тэгээд янз бүрийн тиймэрхүү одоо коммент бичлэгүүд одоо тэр комментүүдийг бол би нэг авч үзэхгүй, зарим нь бол зүгээр тэр доор нь ингээд тусдагчж байгаа. За тэгээ зарим хүмүүс маань болохоор ингээд бүр юм чат шиг их коммент нэг доор 20 коммент энэ төр бичээл одоо ингээд би нэг юм маш сонирхолтой ингээд тааруугийн уншиж явах та нэг юм өгүүлбэр бичээм. За та одоо ийм мэдрэмжтэй байгаа юм байна гэд ярингууд тэр доор нь би яг ийм мэдрэмжтэй биш байна гэд хариулаад за цаашдаа та одоо ийм ажил дээр ингэж анхаарах хэрэгтэй байна гэнгүүт энэ ажил чинь тийм байгаа штэ гэд ингээд өгүүлбэр болгонд хариулаад бичсэн юм комментүүдтэй зарим нэг хүмүүс байсан бүр амар инээдтэй санагдсан надад яг хөвгчлөлтэй тий. За тиймэрхүү коммент бичиж байгаа хүмүүсийн комментүүдийг устгаад цаашдаа бас одоо тэр хүмүүсээс ирж байгаа комментүүдийг харагдахгүй болгодог тийм одоо тохиргоо хийгээд явж байгаа. Тэгээ ингэснээр болохоор өөрийнхөө YouTube сувгийг бас ингээд бусад хүмүүст харахад хүртэл маш гоё зэгцтэй, цэвэрхэн соёлтой тэгээд маш гоё юм өндөр энергийн хэлбэлзэл бүхий тиймэрхүү байлгахыг бол хичээж байгаа. Тийм учраас зарим нэгэн комментуудыг шууд устгаж байгаа шүү гэдгийг бас хэлмээр байна. За тэгээд над руу бас ингээд миний Instagram болон миний YouTube-ийн бичлэгийн доор байдаг Google-ийн линкээр дамжуулаад бас гоё асуултууд ирсээр байгаа. За тэгээд энэ дээр нэлээд давтагдаж ирсэн сүүлийн үед ирсэн асуултууд дээр сүнсний сэрэлт маань ингээ явагдаад
эхлээд одоо энэ төрлийн зүйлсийг маш ихээр би ингээд сонирхоод бүр ингээд байж ядаад ингээд сонирхож байна. За тэгээд цаашдаа би одоо энэ сэрэлтийнхаа процессыг яаж хурдсах вэ? За өөрийнхөө одоо энэ сүнслэг байдлын чадваруудаа яаж одоо хурдан сайжруулах вэ? Маш их яарад байна гэсэн юм зүйлсүүд бас ирсэн байлээ. За тэгээ энэ дээр би одоо яаж хурдсах вэ гэдэг асуултан дээр нь хариулах гэж байгаа байхгүй юу. Тэгэхээр мэдээж бид нар хурдсах одоо боломжтой юу гэвэл боломжтой. Гэхдээ тэрийг яаж хурдсах вэ гэвэл бяцлаглуудаар хурдсах нь. За тэгээд одоо манай ийм багш шиг ийм яг ийм сүнслэг ийм хөтөж хийдэг өндөр хэлбэлзэлдээр байдаг. За тэгээд ийм багштай хамт бяцлах юм бол сүнслэг байдлынхын чадвар нь бол мэдээж мэдэгдэхүйцээр бол маш хурдтай сайжрах одоо хурдсах юм боломжтой байдаг. За гэхдээ ер нь миний өгч байгаа зөвлөгөө бол аливаа зүйлийг ингэж бид нар хурдсгаж яарах гэдэг зүйлтэй. За ер нь бол цаг нь болоогүй зүйлийг яаруулах одоо энэ логик бид нар 3D амьдрал дээрээ байгаа шиг гэл ингээд хурдан гэхдээ тийм зүйл бол ер нь тохиромжгүй гэж бол би бодож байна. Аливаа зүйл бол өөрөө юм хугацаатай. Бид нар ингээд хурцгаад одоо ингээд гинэт л одоо 1-2 сарын дараа бүр ингээд тийм бүр асар сүнслэг болоод бусад хүмүүсийг бүр хараал одоо мэддэг болоод эсвэл ингээд гинэт л бүр юм одоо таараа уншсан гут тэр нь бүр ингээд маш одоо ингээд таардаг болоод тийм амар хурдтайгаар тэр төвшөнд хүрэх бол ямар шаардлага байхгүй. Энд бол хугацаа орно тий. Тэгээд тийм учраас цаг нь болоогүй зүйлийг өөр дээрээ ингэж хурдан авчрах гэж ингэж тэмцэх яарах бол ерөөсөө шаардлагагүй. Харин үүний оронд бол яах вэ гэхээр өөртөөгөө одоо ажиллах тий. Өөртөө цаг хугацаа олгох альва нэг одоо сургамж тий сургаал өөрийгөө ойлгож авах дээр өөртөө ингээд хугацаа олгох хэрэгтэй. Тэгээ миний өгөх бол зөвлөгөө бол тэгж одоо би гяс одоо сүнслэг болмоор байна гэж яарахаасаа илүү ямар нэгэн спортоор хичээллээрээ гэж би бол зөвлөмөр байна. Тэр бол хамгийн шилдэг хурцгуур болно. Хэрвээ та өөрөө юм сүнслэг зүйлийг ингээд сонирхоод ингээд явж байгаа те өөрийгөө олж мэдье, өөрийгөө таний амьдралынхаа зөв зам руу оръё гэж бодож байгаа бол энэ дээрээ одоо ямар нэгэн спортын төрлийг нэмээд ирэх юм бол энэ өөрөө цэвэр хурцгуур болж ирэх ёстой. Над дээр ч гэсэн тийм байсан. За тэгээд тэрэнд юу орох вэ гэхлээр бид нар мэдээж одоо ингээ фитнест явж болно, йогад явж болно. За тэгээд усан сэлэлт бас маш одоо тийм юутай байдаг. Үр нөлөөлттэй байдаг. Яа тэгэхээр бид нар усан дотор ингээ сэлэх үед ямар нэгэн чимээгүй одоо байдал руу шилждэг тийм ээ. Усан дотор ингээ чимээ байхгүй байдаг. Дээрээс нь бид нар ингээд маш гоё амьсгал дээрээ хөдөлгөөн дээр ингээ анхаарлаа төвлөрүүлээ гүн төвлөрөлт тунд ингэж явдаг учраас усан сэлээд ингээ явж явах үе маань өөрөө бяцлал болдог. За тэр үед хүнд ингээ төвлөрөөд явж явах ч гэсэн маш гоё юм бодлогод орж ирдэг. Тэгээ бодлоосоо хүн өөрийгөө олж мэдэх боломжтой байдаг. За би тэгэх ёстой юм байна. Энэ маань буруу байсан юм байна. Энэ миний хийх ёсгүй зүйл юм байна. Харин энэ зүйл маань миний хийх ёстой зүйл юм байна гэд усан дотор болвол маш гоё сэрэлтүүд явагдах ийм боломжтой байдаг. Дээрээс нь усан энерги гэдэг чинь ус өөрөө яг сүнстэй холбогддог. Одоо таароогоор одоо аягтай хүзрүүд өөрөө яг хүний зүрхэн хөвөрд болон сүнстэй холболт хийдэг шиг усан дотор одоо сэлэх тий. Тэр зүйлийг бол санал болгож байна. Тэрэн дотор ямар нэгэн одоо яарахгүйгээр ямар нэгэн хүлээлт тавихгүйгээр зүгээр л ингээл гоё усан сэлээл тэгээд бусад үедээ гоё бяцлаглаа хийгээд за тэгээ бусад үедээ гоё таароогоо сонсоод тэгээд маш гоё тайван өөрийгөө хүлээн зөвшөөрөөд ингээ явж байхад сэрэлтийн чинь процесс өөрөө маш гоё хурцсаад ирнэ. За харин усан сэлэхгүйгээр одоо фитнес центр хийгээд ямар нэгэн зардал гарахгүйгээр яаж болох вэ гэвэл гүйж болно. Ямар нэгэн өөрийнхөө байгаа газрын одоо хүрээлэнд те цэцэрлэгт хүрээлэнд гүүх, за заавал гүүхгүйгээр алхах,
ер нь юм ганцаараа спорт хийх боломжоор өөрийгөө хангах үед маш гоё сэргэлтийн процессууд явагдаж идэг. За тэгээд би надад ирсэн бас хүмүүсийн тэр сэтгэлдлүүдээс үдээд яг юм цөөхөн хэдэн хүмүүст зориулсан тийм бяцлаглалын ангиа гаргаж байгаа. За тэгээд энд бол би яг 8 бяцлал бичээд оруулна. За тэгээ одоогоор бол ихэнх нь бас бичээд бэлтгэсэн байгаа. За тэгээд энэ бяцлаглалын ангиа бол олон хүмүүст зориулж юм масс зориулсан тийм байдлаар бол хийхийг хүсэхгүй байгаа. Яг үнэхээр шаардлагатай байгаа нэмэлт бяцлал авмаар байгаа. Тийм одоо цөөхөн хэдэн хүмүүс тэ өөрөө үнэхээр хүсэж байгаа тийм хүмүүс байвал тэр тэдгээр хүмүүст зориулсан миний YouTube дээр ороогүй дөнгөж сая шинээр бичигдсэн юм бяцлаглууд байх болно. За тэгээд би энэ бяцлаглаа ингээ сар болгон оруулаад тэгээд нэг групп нь устаал тийм байдлаар ерөөс оруулах хүсэхгүй байгаа. Аль болох урт хугацаанд тэр хүмүүс одоо ороод хийх боломжтой байдлаар гэхээр 8 бяцлал нэг 4 сарын хугацаанд группийн нээлттэй байдлаар оруулъя гэж төлөвлөж байгаа. За тэгээд энд одоо ямар бяцлаглууд байгаа вэ гэхлээр илүү ангаалтын буюу healing meditation одоо орсон байгаа. За тэгээ миний бяцлаглууд бол би ингээд энэ тэндээс ингээд чэйжсэн эсвэл энэ тэндээс олж мэдсэн одоо бяцлаглаа өөрөөрөө дамжуулаа гаргаж байгаа биш. Яг ингээд бяцлал хийх гээд одоо ингээд суух үед дотроос яг орж ирээд гүн төвлөрлийн үеэр орж ирсэн тэр бяцлаглыг өөрийн дуу хоолоогоор ингэж дамжуулаад зэрийгэ бичлэг болгоод тэгээд оруулж байгаа. Тэгээ тийм учраас би зарим бяцлаглуудаа яг тухайн үедээ яг юу гэж хэлж ингэж одоо гайд хийж авсан бэ гэдгийг өөрөө бас сайн санахгүй яг ингээд бичлэгээ оруулж агаад видеогоо янз одоо ингээд оруулах үедээ би өөрөө ингээд сонсдог гэсэн үг. Тэгэхээр бол миний одоо ингээ higher self-ээс гэх юм уу миний сүнснээс ингэж буулгаж өгсөн юм сүнслэг бяцлаглууд байдаг. Тэгээ миний бусад бяцлаглуудыг одоо YouTube дээр нэг 19 бяцлал байгаа. Хийж үзсэн хүмүүс болохоор бол мэдж авах ерөнхийдөө яг тиймэрхүү бяцлаглууд гэхдээ шин гэсэн үг. За тэгээд илүү одоо цөөхөн хүмүүст хандсан маш цөөхөн хүмүүст хандсан ийм одоо бяцлал учраас илүү VIP одоо нэг ганцаарч хийсэн бяцлагалтай адилхан илүү тийм гүн одоо тийм төвлөрлөлийг шаардсан гүн ангаалтын тийм бяцлаглууд бол орж байгаа. За тэгээд эхний орсон бяцлаглуудаас харахад бол дандаа хүрднүүд дээр очиж ангаалтуудыг эдгээлтүүдийг хийсэн тийм бяцлаглууд байгаа. За тэгээд хамгийн эхний бяцлал нь бол илүү ураг байх үе рүү очисон. Одоо тухайн хүнийг өөрийнх нь яг ураг байх үе рүү ихэн хөвлөр рүү наваачаад за тэр үед тэнд нь аим ангаалт хийж байгаа байдлаар эхний бяцлал ороод за тэгээд дараагийнх нь илүү зүрхэн хүрд рүү орсон. За тэгээд титэм хүрд рүү чиглэсэн иймэрхүү гүн юм бяцлаглууд бичигдээд явж байгаа. Тэгээд та хэд маань яг өөрөө хүсээд яг өөрөө бас нэмэлт бяцлал авмаар байгаа. Тэгээд дотроос та нэм бүр ингээд дуудаад байгаа бол миний бяцлаглалын ангид орох боломжтой байгаа шүү. За тэгээд өнөөдрийн та бүхэндээ зориулж ярьсан бяцхан одоо яриа маань үгээр өндөрлөж байна. За тэгээд цаашдаа би илүү одоо подкаст руугаа чиглээд явах болно. Тэгээд маш гоё зочдуудыг бэлтчихсэн байгаа. За тэгээд эдгээр зочдтойгоо хамтраад би яг манифестик гүн утгаар нь бас задлж ярих болно. За тэгээд Joy Dispenza-гийн тархиа өөрчилгээд энэ төв байгаа. За тэгээд тэр төвийн үүсгэн байгуулагч багштай бас ярьцлага хийхээр бэлдсэн байгаа. За мөн та бүхний маш одоо тийм үзэх дуртай Монголын шилдэг одоо таро рейдерүүдийн нэг маш олон дагагчтай та бүхний бараг бүдүүрнгийнх нь мэддэг тийм таро рейдертэй хамт бит хоёр гоё сүнслэг юм подкаст хийхээр бас ярьсан байгаа. Ингээд удахгүй 8 сарын сүүлээс эхлээд маш гоё ярилцлагууд подкастууд та бүхэндээ өндөр одоо дууд урсны өндөр чанартаагаар хүрэх болно. За тэгээ энийг бол би дотроосоо маш ихээр хүсээд удаан хугацаанд төлөвлөж агаад ингээд хийж хүрэх гэж байгаа юм аа. За тэгээд миний YouTube сувагтай үргэлж хамт байж надад маш гоё уран мөсийг илгээдэг та бүгдтэй маш их баярлалаа. За тэгээд дараагийн олон контентуудаар иргэн уулзъя. Баяртай.